Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За бид хосолсон сургалттай холбоотой өмнөх хичээлээр хосолсон сургалтын арга загваруудтай танилцсан. За ялангуяа өртөө сэлгэх аргатай бол танилцсан. Өнөөдрийн хичээлээр лаборатори сэлгэх хосолсон сургалтын загварыг хэрхэн ажилдаг талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хичээе. За тэгэхээр хосолсон сургалтын загварууд ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн баг дунд боловсролын хичээлүүдэд шаардлагатай загваруудыг бид танилцуулсан. За өмнөх хичээлээр өртөө сэлгэх загвар танилцуулсан. Энэ нь бол анги дотор байгаа тодорхой байршлуудыг тодорхой хугацаанд суралцагчид сэлгэн суралцах байдлаар суралцдаг загвар гэж танилцуулсан тийм ээ. Тэгэхээр энэ удаагийн танилцуулах зүйл бол лаборатори сэлгэх загвар. За лаборатори сэлгэх загвар гэдэг нь ерөнхийдөө бүх суралцагчид маань тодорхой дижитал технологиг ашиглаж суралцах явдал гэсэн үг. Ингэж ашиглахдаа магадгүй сургууль дотор байгаа тодорхой ухаалаг анги, магадгүй мэдээлэл технологийн анги, эсвэл зөөврийн компьютер тоног төхөөрөмжүүдийг ашиглах замаар сургалтанд оролцоно гэсэн үг юм аа. За тэгэхээр өртөө сэлгэх загвараа ахад бид эргэн санах хэрэгтэй. Бид хамгийн багадаа усан сургалтанд 3 өртөөг байлгах шаардлагатай. 3 өртөө нь багшийн удирдлагатай өртөө, технологийн өртөө, багаар хамтарч ажиллах ийм өртөө байна гэж үзсэн шүү дээ. Тэгэхээр энэ 3 өртөө маань суралцагчийн 3 өөр хэв шинж, суралцсан хэв шинж, харилцааны хэлбэрүүдэд тулгуурлаж байсан. Багш суралцагчийн хоорондын харилцаа, суралцагчийн хоорондох харилцаа, суралцагч контентын хоорондох харилцаа энийг бодлоо идэвхжүүлэх шаардлагатай байсан. За мөн ялгаагүй суралцагчийн сонсож сурах, уншиж сурах, ярилцаж сурах энэ хэлбэрүүдийг бол агуулж байсан шүү дээ. За тэгвэл яг энэ загвараас санаж байгаад лаборатори сэлгэх загвар бол ерөөсөө саяны өртөө сэлгэх загвартай маш адилхан загвар гэж хэлбэлээ төсөөлөх хэрэгтэй. Зөвхөн ялгаа нь анги дотор байгаа байршлуудыг суралцагчид тойрж эргэх биш, сургууль дотор байгаа байршлуудыг буюу магадгүй математикийн лекцийн танхим, мэдээлэл технологийн танхим, ухаалаг анги гэх мэт байршлуудыг тойрж ирдгээрээ л ялгаатай байх. Тэрнээс биш өмнөх суралцгын хэв шинж, харилцааны хэлбэрүүдийг дэмжих зохион байгуулалтууд бол хоорондоо маш адилхан байх нэ. За лаборатори сэлгэх загвар маань өртөө сэлгэх загвараас ялгаатай байх үндсэн 2 ялгаа байгаа. Нэг нь өртөө сэлгэх загвар бол хязгаарлагдмал нөөцийг буюу 5 компьютер магадгүй 2 лаптопыг ашиглаад тодорхой жижиг өртөөс анги дотор байгуулж ингээд ээлжлэн сэлгэх зорилготой ийм загвар байсан бол одоо лаборатори сэлгэхийн ялгаа бол тодорхой нэлээд их хэмжээний тийм ээ хүүхэд болгонд хүрэлцээтэй тооны хэмжээний тоног төхөөрөмж та бүхэн ашиглах шаардлагатай. Тэр тоног төхөөрөмж нь магадгүй танай ангид зөөврөөр ирдэг, хорон бук байж болно, таблет байж болох юм. Эсвэл танай хүүхдүүд ангиас гараад өөр лабораторид очдог суралцдаг хэлбэрээр байж болно. За энүүгээрээ ашиглаж байгаа цахим дэд бүтэц технологиор бол ялгаатай байх нь. За хоёрдугаар ялгаатай зүйл бол өмнөх өртөө сэлгэх загвар дээр хүүхдүүд тухайн өртөөний анги дотор ээлжлэн суралцахын тулд өртөөнүүд байна харилцан нэг нэгэндээ хамааралтай бус байдлаар загварчлагдсан байх ёстой байсан. Гэтэл лаборатори сэлгэх загвар дээр бол сургууль дотор байгаа өөр анги танхим лабораториудын хооронд хүүхдүүд хоорондоо хамааралтай сургалтын үйл ажиллагааг явуулах, энэ үйл ажиллагаанд оролцох боломжоор ялгаатай. За энгийн жишээ авах юм бол магадгүй нэг ангид нь багш хичээлээ яг заагаад танхимын сургалтаар заагаад энэ заасан сэдвийг магадгүй дараагийн компьютерийн лабораторид очиод тухайн хүүхдүүдэд баттгахад эргээд магадгүй багшийн ангид ирэхэд багш нэгээр нь харилцан ярилцах, үнэлгээ дүгнэлт өгөх, танхимын сургалт явуулах байдлаар хоорондоо уялдаатайгаар сургалтын үйл ажиллагаа зохион байгуулагдаж болно. Энэгээр бол лаборатори сэлгэх загвар илүү үр дүнтэй юм аа. Харин өртөө сэлгэх загвар дээр энэ гурыг харилцан хамааралтай өртөөг бол хийж болохгүй. Яагаад гэвэл эхний өртөөн дээр хийж байгаа зүйлийг хоёр дахь өртөөн дээр баттгахна гэж үзвэл эхний өртөө хичээлийн үйл ажиллагаа эхлэхэд хоёр дахь өртөөний хүүхэд бол эхний өртөө хүлээгээд зүгээр суух ийм үйл ажиллагаа явагдах учраас харилцан хамааралгүй зохион байгуулдаг гэж ойлгож байна. За хамгийн амархан лаборатори сэлгэх загварыг бид бүхэн энэ усан сургалтын загварыг ойлгох юм бол өнөөдрийн
Магадгүй та бүхний хэрэгжүүлж байгаа Edutain Pearson хөтөлбөр дээр авч үзэж болох юм. Магадгүй та өөрийнхөө ангид танхимын сургалтаар лекцийн агуулгыг хүргээд чимээдэн багтаж хүргээд за энэ агуулгатай холбоотой дасгал даалгаврыг компьютерийн лаборатори дээр очоод хүүхэд маань бие дааж ажиллах, баттгах өөрийгөө үнэлэх зорилгоор сургалтын үйл ажиллагаанд цахим технологи ашиглаж оролцож болох юм. За энэ үед бол багш тухайн хүүхдүүдийн хэрэгцээ шаардлагыг нь хараад тодорхой заавар зөвлөмжийг өгөх, ганцаарчлсан ярилцах, тусламж үзүүлэх, за магадгүй төрөлж дууссан хүүхдүүдээр нэмэлт даалгавар нээжрэх байдлаар ажиллаж болно. За яг үүний эсрэгээр магадгүй эхлээд технологийн ангид цахим танхим дотор Edutain Pearson дээр хүүхдүүд манд ажиллаад хүүхдүүдийн төвшин буюу Edutain Pearson тухайн платформ дээр цугласан дата өгөгдөл дээр үндэслээд багш танхимын сургалтыг хүүхэд болгонд ялгаатаагаар явуулах ийм үйл ажиллагаагаар бас лаборатори шилжих загварыг ашиглаж болно гэсэн. Энэ бол хамгийн энгийн лаборатори шилжих загварын жишээ юм аа.